Сайн байцгаана уу? За, Clinic Energy Mongolia-гаас мэдчилж байна. Та бүхэнтэйгээ дараагийн уншлагаараа уулзж байгаадаа маш их баяртай байна. За, өнөөдөр болохоор бүгдээрээ нэлийн spiritual уншлага хий гэж би төлөвлөсөн байгаа. Уул нь бол план нь миний төлөвлөгөө болохоор та бүхний сүнсний замнал сүнсний сэрэлт явагдаж байгаа бол сүнсний сэрэлт тэгээд healing process буюу өөрийгөө эдгэх, өөр дээрээ анхаарах иймэрхүү үйл явц нь өөр дээрээ ажиллах иймэрхүү үйл явц нь ер нь хэр прогресстэй хэр явагдаж байна. Тэгээд бас таны олж хараагүй зүйлс байгаа бол тэр нь юу вэ? Юун дээр анхаарч бид нэг юун дээрээ ажиллах хэрэгтэй вэ гэсэн иймэрхүү асуултуудад хариулъя гэсэн бодолтойгоор уншилгаа хийсэн л дээ. Тэгээд ер нь бол ингээ хараад ахад нийтээрээ л бидэнд өөрсдөө ажиллах, өөрсдийгөө ангаж эдгэх ийм хэрэгцээ бол байгаа юм байна. Тэгээд уншлагаараа дамжуулаад би бас хүмүүст хэрэгтэй зүйлийг нь хүргэе. Тийм ээ. Хэрэгтэй зүйлээ хэрэгтэй хүн нь олж мэдээд бас өөртөө ажиллах процесс дээрээ илүү анхаараасай гэсэн үүднээс бас хүнд ингээ жоохон ч гэсэн тус нэмэр болъё гэсэн үүднээс энэ уншлагаа хийж байгаамаа. Ямар нэгэн байдлаар энэ уншлагыг сонсоод танд одоо ингээд триггердүүлэх ч юм уу тийм онцгой мэдрэмж төрж ивэл таны уншлага биш гэсэн үг шүү. Энэ уншлагыг болохоор хэрэгтэй хүн нь хэрэгтэй зүйлээ сонсоод аваасаа л гэж би хийсэн. Түүнээс бол тийм ямар нэгэн байдлаар буруу зүйл бодуулж одоо муухай мэдрэмж танд төрүүлэх ч юм уу, уур бухимдал хүргэх ч юм уу, триггердэх ямар ч тийм зорилт бол байхгүйгээр хийсэн байгаа шүү гэдгийг болохоор заавал бүх юм таарах албагүй тийм ээ. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй мэдээлэл нь очиж байгаа байх гээд үлдэхийг нь үлдээгээд авахыг нь аваарай гэж хүсье. За тэгээ өнөөдөр болохоор 3 групптэй. Эхний групп нь болохоор бүгдээрээ адилхан ийм clear quartz буюу цагаан болрууд байгаа. Ийм болортой тэгээд eternal child буюу мөнхийн хүүхэд гэсэн oracle card гарч ирсэн. За хоёрдугаар групп нь болохоор энэ цагаан болор дээр the threshold буюу зааг хязгаар гэсэн утгатай үзэр гарч ирсэн. Гурав дахь нь болохоор ийм cluster цагаан болор дээр the unseen буюу харж мэддэггүй зүйлийг илэрхийлж байгаа ийм oracle card-ууд гарч ирсэн байна. За тэгээд группээ сонгоцгоогоод групп болгоны уншлагууд дээр нь уулзцгаая. За одоо бүгдээрээ групп 1-ийн уншлага руу орцгоё. Групп 1-ийнхэн маань энэ цагаан болор буюу eternal child гэд мөнхийн хүүхэд гэсэн хүчрийг oracle deck-ийг сонгосон байна. За мөнхийн хүүхэд гэхээр ер нь бол цаг хугацаа, орон зайн ямар нэгэн матрикс баригдахгүйгээр тийм ээ. Үргэлж ийм дотроо залуу ирч хүчтэй өөрийн ийм дотоод хүүхдийг байнга хайж, дотоод хүүхдийг байнга сонсож, баясгах тийм үйл явц дээр илүү анхаарч байгаа хүмүүс байгаа байх гэж би бодож байна. За бүгдээрээ шууд tarot руу оръё. Эхлээд болохоор таны healing process ер нь хэр зэрэгтэй явж байна? Таны одоогийн нөхцөл байдал, сүнсний замнал, сүнсний сэрэлт ямар хөө байдалтай явж байна гэдгийг бүгдээрээ харах болно. Групп 1-ийг сонгосон хүмүүсийн healing process, сүнсний замнал, сэрэлт процесстэй явагдаж байна. За бас ер нь бол өөрийнхөө ямар хөө байдалтай байгаа гэдгийг бол мэдж байгаа хүмүүс байна л да. Ялангуяа маш их сэтгэлийн хаттай, дотроо маш их хүчтэй хүмүүс. За маш тогтвортой байдалтай байгаа гэж бол надад хэлж байна. Одоогийн байдлаар.
За ер нь бол ингэж байгаа юм байна л да. Энэ группийг сонгосон хүмүүс маань бол одоогийн байдлаар сүнсний замнал гэж өөрлөгөө өнгөж харахаасаа илүүтэйгээр ер нь ийм газрын зүйлстэйгээ илүү ажиллаж байгаа хүмүүс гэж харагдаад байна. Газрын одоо үйл явдал дээр нэлийн анхаарлаа төвлөрүүлсэн. Газрын үйл явдал гэдэг нь болохоор одоо байгаа энэ дэлхий дээр болж байгаа үйл явц тийм ээ. Өөрийн энэ амьдралын процесс, амьдралд нь юу тохиолдож чинь гэх мэтчлэн сүнслэг юм дээшээ бодохоосоо илүү газар төвтэй байна гэсэн утгатай. Тэр нь бол ерөөсөө муу зүйл бол биш л дээ. Таныг бол ер нь материаллык зүйлс дээр илүү анхаарч байна. Өөрийнхөө аж амьдрал, мөнгө төгрөг тийм ээ, санхүү, тийм бодит зүйлсүүд дээр илүү их анхаарлаа төвлөрүүлж байгаа гэж хэлээд байгаа байхгүй юу? Жижиг сажиг зүйлсэд нэг анхаарлаа хандуулахгүй байна гэж байна. Сэтгэл хөдлөл мэдрэмжтэйгээ бас нэг тулж ажиллаж байгаа гэж бол хэлэхгүй байна. Ялангуяа сэтгэл хөдлөл мэдрэмж нь бас тийм ч их дүрлцэж ингэж гарч ирээд оволцож гарч ирдэг ч юм уу тийм гүн гүнзгий бас их мэдрээд байдаг гэж бас хэлэхээргүй. Тэр нь одоо ер нь бол дэжгүй сайн чанар ихгүй юу? Зарим хүмүүс болохоор сэтгэл хөдлөлтөө ингээл бүр улам автаал сэтгэлээр унаал гутраад байдаг. Таны хувьд болохоор тэгж сэтгэл хөдлөлтөө өөрийгөө хит ингэж автуулдаггүй. Бас өөрийгөө сайн контролдож удирдах чаддаг сэтгэлийн хаттай хүчтэй. Ямар ч юмыг ер нь дааж даваад гарах юм сэтгэлийн хүчтэй гэж бол надад хэлж байна. Хэр баргийн зүйлд ер нь нуурч унаад байдаггүй байгаа байхгүй юу? Хэр баргийн зүйлд нуурч унаад байдаггүй. Ер нь бол амьдралд те одоо явдгаа яваад үздгээ үздсэн гэх юм уу да. Зовж үдсэн, унаж үдсэн, тэндээс сурах зүйлээ бас сурцсан. Бас нэлээд тийм old soul маягийн энерги орж ирээд байна л да. Хөгшин сүнстэй гэмээр. Их олон зүйлд сэтгэл нь ингээд хөдөлж бас дээш доош болж хэлбэлцээд байдаггүй. Тэгэхээр одоо өөрийнхөө ийм тогтвортой байдлыг ер нь байнга авч явахтай айгүй сайн гэж байгаа байхгүй юу? Доошоо болж одоо энэ тогтвортой байдлаасаа доошоо болж сэтгэлээр унаад байхгүй хит дээшээ бас хөөрч догдолж цавхчоод бас байдаггүй гэж юм л да. Тэгэхээр энэ сайн талтай бас нөгөө талаараа баг зэрэг сул талтай байгаа байхгүй юу? Надаа ингээд харахад болохоор сэтгэл хөдлөлтөө амархан автдаггүй гэдэг нь одоо сэтгэл гутралд ороод байдаггүй. Сэтгэлээр унаад нэг өөрийгөө ингээд зовоогоод байдаггүй маш юм сэтгэлийн хаттай өөрийгөө удирдах чадвар өндөртэй гэж байгаа ч гэсэн нөгөө талаараа амьдралаас юм жижиг зүйлсээс авах joy буюу аз жаргал гэдэг зүйлээ мэдрэх нь жаахан багассан юм шиг. Тийм болохоор энэ eternal child гэдэг хүзэр гарч ирж байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу? Бидний энэ доторх хүүхэд inner child гэдэг болохоор сэтгэл хөдлөл нь ингээд байнгын ийм дээрээ байж идэг. Тэр хүүхэд болохоор танаас ингээд дуртай зүйлийг хий, гоё амттай юм идэ гэдэг ч юм уу иймэрхүү ийм бүтээлч зүйл хий, хөгжилтэй, тоглоом тоглоё, инээж ханаа гэх мэтчлэн таныг ингээд зуураад байгаа байхгүй юу? Ийм юм хий л да, тгий л да, ингээл л да. Тэгэхэд та болохоор амьдралынхаа ингээд нөхцөл байдал өөрийнхөө асуудлуудтай жаахан төөртээд өөртөө өөрийнхөө ингээд дуртай зүйлээ хийж хүссэн зүйлээ авч гэх мэтчлэн тэгж өөрийгөө ингэж нөгөө энэ доторх хүүхдээ баясгаж чадахгүй байгаа юм шиг бол харагдаад байгаа байхгүй юу? Заавал чадахгүй байгаа гэхээсээ илүү ер нь л ингээм амьдралынхаа асуудлуудтай ер нь жоохон төөртээд байгаа гэж хэлж байна. Хийх зүйл ихтэй, тэмцэх зүйл маш ихтэй байгаад байна. Тийм ээ? Амьдралын төлөө бас ингээд тэмцээд явж штэ. Тэгэхээр юм надад бол маш юм төлөвшсөн хүмүүс байгаа юм шиг харагдаад байна л да. Төлөвшсөн, үзэх юмаа үзсэн,
амьдралаас бас ойлгох зүйлсээ ойлгоцсон. Гэхдээ жоохон орхигдуулаад байгаа зүйл нь болохоор тэр доторх хүүхдийг баясгаад дуртай зүйлээ хийгээд гарч ороод гадуур зугаалах гэх мэт. Тэгээд амьдралын энэ нөгөө баланс тэг тэнцвэрт байдлаа авч явахд жоохон хэцүү байгаа бах. Ер нь бол ажил төрөл санхүү гэдэг ч юм өөрийнхөө энэ яг ийм асуудлууд дээрээ хит анхаарад бусад нөгөө тал нь буюу тий өөрийгөө ингэж хөгжилдөөж зугаа цэнгэл ч юм уу тийм зүйлсээ ингэж бас мэдрэх аз жаргалыг ингэ мэдрэх тиймэрхүү асуудлуудаа болохоор жаахан ингэ хойшин тавиад байгаа байхгүй юу. За болно. Тэгж жаад би угаасаа нэг аялалд явна гэдэг ч юм уу тий тэр болтлоо дараа уулын энийг нэг эхлээд хийчихье гэх мэтчлэнгээр жоохон хойшин тавиад яг нэг юм амьдралын life work balance гэх мэтчлэн тэр зүйлсээ жоохон хойшин тавиад байна гэж хэлж байна. За бүгдээрээ Oracle cards авч үзье. Өөр нэмэлт мэдээлэл биднэрт юу гэж хэлэх нь вэ? Group 1-ийг сонгосон хүмүүс маань healing process амьдралын нэг нэмэрхүү явагдаж байна. Сонсны зам нь сэрэл. Influences. Obscurity, secrets, mysteries, concealing. За юм нууцлаг, mysterious, тий нууж хаагдсан тийм зүйлсүүдийг илэрхийлж байна. Тиймэрхүү доош хараад гараад ирсэн байна л да. Karma буюу consequences, cause and effect, debts. Cause and effect, debts гэхээр одоо үлийн үр шир өгөө аваа гэх мэтчлэн зүйлсийг бол хэлж байна л да. Hoping, expecting, faith, manifesting. Итгэж найдаж байгаа, хүлээж байгаа, manifest хийж байгаа гэх мэтчлэн. Тэгэхээр ингээд харахад болохоор юмс маш тодорхой байгаа хгүй. Таны хувьд болохоор амьдрал ингээд маш тодорхой. Дүр зураг нь ерөөсө тодорхой. Ямар замаар явж юу хийж амьдрах ёстой гэдгийг аль хэдийн ингээ ойлгоцсон хүмүүс. Тийм болохоор энэ Hermit card бас доошоо харж гарч ирээд байна л да. Тэ өөрийнхөө ингээд сүнсний замнал өөрийнхөө юу хийх ёстойгоо, яаж амьдрах ёстойгоо ер нь ойлгоцсон, өөрийгөө ойлгоцсон хүмүүс байгаа байна. Тийм болохоор юмс юм нууцлаг биш маш тодорхой байна гэж хэлж байна. Karma consequences гэдэг картаар болохоор надад яг юм хийх зүйлээ хийгээл явж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Karma гэхээр тийм ээ одоо юмны утга учирыг бас нэлээд сайн ойлгоцсон, амьдралын утга учирыг ойлгоцсон. Ийм зүйл хийвэл ийм үр дүнд хүрчдэг. Ингэчүүл одоо карма ингэж нөлөөлдөг гэдэг ч юм уу тий. Иймэрхүү зүйлсийг маш сайн ойлгоцсон болохоор яг энэ зөв замын дагуу бас явж байгаа хүмүүс байгаа бахны. Hoping, expecting, faith, manifesting. Тэгэхээр одоо түрүүний бас ярьсан ийм их олон ингээ асуудлуудтай одоо ингээ нүүр тулаад явж байгаа. Гэхдээ нэг өдөр би ингээ буцаад өөрийнхөө амьдралтаа арай жоохон илүү анхаарад тийм ээ. Өөрийнхөө энэ аз жаргалыг мэдрүүлдэг зүйлстэй зугаа цэнгэл ч юм уу тий аялал зугаалах ч юм уу тиймэрхүү зүйлстэй би арай жоохон анхаарал хандуулах тийм цаг надад ирнэ. Одоо удахгүй бүх зүйл сайхан болно гэх мэтчлэнгээр бас ирээдүйд ингэж найдаж ирээдүйд би аз жаргалтай болох болно. Заавал аз жаргалтай гэхээс илүү ирээдүйд би ийм сэтгэл хангалуун мэдрэмжийг авнаа. Инээж ханаас нь тийм мэдрэмжийг авнаа гэх мэтчлэн жаахан ирээдүйд хойшин тавиад одоо болохоро өөрийнхөө яг юм хийж байгаа зүйлстэй амар төвлөрсөн байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр энэнд болохоор ийм influences буюу өөр зүйлсүүд нөлөөлөд байгаа хгүй амьдралын нөхцөл байдал тийм ээ өөр хүчин зүйлсүүд цаг хугацаа орон зайны хүчин зүйлсүүд гэх мэтчлэн нөлөөлөд байгаа гэж хэлж байна. За энэ хүртэл
За энэ бол ер нь бол энергийн чиглэлтэй тийм ээ. Энэ хүртэл таарч ивэл та одоо юун дээр анхаарвал зүгээр вэ? Яаж өөр дээрээ ажиллах уу? Гэх мэтчлэн иймэрхүү асуултууданд хариулцгаая. Зөвлөгөө маягаар тийм ээ. Сахиуснуудаас авч байгаа зөвлөгөө маягаар. Групп 1-ийг сонгосон хүмүүс маань яаж өөр дээрээ ажиллавал зүгээр вэ? Юун дээр анхаарал зүгээр вэ? Олж харахгүй байгаа зүйлс нь юу вэ? Гурван major arcana зэрэг гарч ирэхийн star тайлбарлаад өгөөч. Дөрвөн major arcana. За би энэ дээр тайлбар авъя. Oro sun card. Тайлбар авахгүй байна л да. За ингээд энэ spread дээр болохоор нийтдээ 5 major arcana гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас нэлээд юм хүчтэй энерги бол харагдаж байна л да. Ойлгох ёстой бас нэлээд том зүйл байна гэж хэлж байна. Энэ нөгөө feminine energy-тэйгээ холбогдож чадахгүй байна гэдэг юм байна л да. Feminine energy буюу одоо хүн болгонд masculine мөн feminine энерги гэж байдаг тийм ээ. Masculine гэхээр эрэгтэй энерги, feminine гэхээр эмэгтэйлэг энерги. Тэгээд masculine энерги болохоор ерөөсөө дандаа хүссэн зүйлийнхаа хойноос ингэж явдаг. Дандаа action oriented, байнга ингэж үйл хөдлөлөөр тэрийг илэрхийлж ингэж гаргаж идэг. Эр зоригтой, хүчрхэг гэх мэтчлэн тийм үү? Өөртөө итгэлтэй гэдэг. Тэгээ masculine энерги болохоор тэрийг илэрхийлдэг байгаа байхгүй юу? Feminine энерги гэхээрээ дандаа дотгошоо сэтгэл хөдлөл өөрийн мэдрэмжэн дээр ажиллаж идэг. Тэгэхээр таныг болохоор feminine энергитэйгээ холбогдож чадахгүй байгаад байна гэж хэлээд байна. Тэгэхээр ер нь бол сэтгэл хөдлөл өөрийн мэдрэмжээ сайн ингээд ухацтай мэдэрч ажиллах хэрэгтэй байна гэж байгаа байхгүй юу? Та яг одоо юу мэдэрч байна? Яг одоо юу хийвэл таныг ийм гоё сэтгэл хөдлөл мэдрэмж танд төрүүлэхээр байна? Мэдчлэн өөрлөгөө ингэж яхан дотгошоо өөрийнхөө мэдрэмж рүүгээ хандсан тийм хандлага, тийм өнцгөөс бас харж өөр дээрээ ажиллах хэрэгтэй гэж хэлж байна. Бүх юм logical байх албагүй. Бүх юмыг logic буюу бүх юмыг анализ хийж тархиараа бодож шийдвэр гаргах албатай биш үү тийм ээ. Feminine энерги бас юу ярьдаг вэ гэхээр intuition буюу зүн совныг бас ярьдаг байхгүй юу? Мэдрэмжээ дагаж хийх. Сүнснээс авч өөрийн сүнсний мэдрэмжээ дагаж шийдвэр гаргах гэх мэтчлэн. Тэгэхээр тархиараач тэр сэтгэж мэдрэмжээрээч бас мэдэрч ерөн шийдвэр гаргаж байвал зүгээрээ гэж бол хэлж байна л та. Тэгэхээр энд бол дандаа balance буюу тэнцвэртэй байдлыг ярьж байгаа. Энергийн тэнцвэртэй байдал. Нэг зүйл рүүгээ хит хазаачвал тэр нь сайн үр дүнд хүрэхгүй. Нөгөө тал руугаа бас хит хазаачвал бас ингэж болохгүй болчихно тийм ээ. Тэгэхээр ер нь бол дандаа тэнцвэрийг хадгалж балансыг барь. Lovers card хайр дурлалыг ярьдаг ч гэсэн lovers card бол ерөөсөө л хоёр юмнаас нэгийг сонгож байгаа сонголт тэнцвэр balance гэх мэтчлэн бас өөр зүйлийг илэрхийлж болдог. Тэгэхээр ер нь юмны тэнцвэрийг бүх зүйлийн бүх энергийн тэнцвэрийг нь хадгалаа гэж хэлээд байна. Өөр дээрээ ингээд анхаарах за одоо жишээ нь өөр дээрээ анхаарах гэхээр одоо self care тал дээрээ бас болоод ирж байна л да тийм ээ. Хаяа гараад массаж хийлгэх ч юм уу. Өөр дээрээ жоохон анхаарад гадаад үзмжин дээр хүртэл анхаарахыг бас feminine энерги гэж ярьж болно.
Тэгэхдээ надад орж ирж байгаагаар болохоор өөрийн зүүн совиндоо итгэх, өөрийн сэтгэл мэдрэмж рүүгээ илүү ингэж харах. Гэх мэтчлэн илэрхийлж гин шүү. За одоо бүгдээрээ Oracle card-наас зөвлөгөө авъя. Group нэгийнхэнд маань ямар зөвлөгөө өгөх вэ? Өөр дээрээ яаж ажиллах зүгээр вэ? Юу болж харах хэрэгтэй байна? Release attachments. Дахиад нэгийг авъя. Open up. Яна. За. Release attachments буюу одоо өөрийн ингэж хүлэгдсэн зүйлсүүдээс сал гэж байгаа юм байна л да. There's something you need to let go of. Танд ингээд тавьж явуулах хэрэгтэй зүйл байна. It's either limiting belief, untruth, or negative behavior. Энэ нь болохоор өөрийгөө ингэж хаасан, хязгаарлсан одоо итгэл үнэмшлүүд эсвэл худал зүйлсүүд тийм ээ, эсвэл negative behavior буюу сөрөг юм хандлагууд. It's holding you back and keeping you from stepping into your true potential and happiness. Энэ нь таныг ингээд хойшин татаад өөрийнхөө ингээд жинхэнэ потенциал, жинхэнэ аз жаргалыг ингэж очиж авахд ингээд саад болоод байна гэж хэлж байна. Open up буюу you're being asked to open your heart to another, to let down your walls and trust that they want what's best for you. Өөрийгөө ингээд өөрийнхөө зүрхийг одоо хин нэгэнд нээгээд өөрийнхөө энэ хан босгосон байвал тэрийгээ унгаагаад тэгээд бусд хүмүүст ингээд итгээд тэр хүмүүс танд ингээ хамгийн сайхан зүйлийг хүсэж байгаа гэдэгт нь итгэе. Your life will open up in wonderful ways once you decide to open up. Та ингээд өөрийгөө нээе гэсэн шийдвэрийг гаргах юм бол таны амьдралд маш юм гайхалтай замууд нээгдэх болно гэж хэлж байна. За бас өөрийгөө хаагаад байгаа хүмүүс байгаа юм байна л да. Сэтгэл хөдлөлөө хаагаад тийм ээ. Хитрхи логикоор бас юмыг бодоод. Soar, you're being asked to stop dimming your own light. Soar гэдэг нь болохоор бүр ингэж нисч ингэж тэмүүлж явахыг хэлж байна. Өөрийнхөө гэрлийг унтраахаа болоо гэж одоо хэлэхээр байна. It's time for you to come out of the shadows and let your authentic self soar. Fly high, dear one. Сүүдэртэй байдлаасаа гараад өөрийнхөө яг энэ үнэн доторх хүнээ ингэж гаргаж ирж нисэх тийм цаг нь болсон байна гэж байна. За ер нь бол бидний уншлагатай бас ингэж хаарч байна л да. Маш гоё мессежүүд байна. Ялангуяа энэ open up гэдэг бол яг миний бас эндээс барьж авч хэлж чадаагүй зүйлийг бол хэлж байгаа байхгүй юу? Release attachments гэдэг эдгээр ер нь бүгдээрээ зүрхээ нээгээд өөрийнхөө сэтгэл хөдлөлөө, сэтгэл мэдрэмжээ ингээд нээлттэй байлгаад тийм ээ. Бусдад бас нээлттэйгээр хандаад ирэхээр таны амьдралд бас өөр замууд нээгднэ гэж хэлж байна. Ер нь энэ зүрхэн хүрдэн дээр байгаа энергийн блок өөрөөсөө бид нар ингээд зүрхээ хаачаар энэ юусоо энергийн блок үүсгэждэг байхгүй юу? Тэгээд энэ нь бусадтай ингээд чин сэтгэлээсээ зүрхээрээ холбоос үүсгэхэд нь холбогдож ингэж connection үүсгэхэд нь саад болоод идэг. Тийм болохоор тантай одоо тань дээр ирж бас ингэж тантай танилцаж уулзаж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө ийм зүрхэн хаалттай хүмүүс бас ирж уулзах гэдэг байхгүй юу? Тэгэхээр хамгийн ихний алхам болохоор өөрийнхөө зүрхээ нээх, өөрийнхөө энергийн блокийг цэвэрлэх. Тэгжиж тантай яг адилхан төвчний энергитэй яг адилхан зүрхэн нээлттэй хүн бас тань дээр ирж уулзаж ийм утга учиртай connection бас үүсгэх боломжийг бүрдүүлдэг юм аа гэдгийг маш сайн ойлгоорой. Хуучин тавьж явуулж чадахгүй байгаа зүйлсээ бас ингэ тавьж явуулаарай.
өөртөө хэрэггүй зүйлсээ тийм ээ өөртөө хэрэггүй одоо токсик найз нөхөд хүртэл байж болно. Өмнөх харилцаанаас тавьж явуулж чадахгүй байгаа сөрөг бодлууд мэдрэмжүүд ч байж болно. Тэр бүхнийгээ тавьж явуулаарай гэж бас зөвлөж байна. Тэгээд яг ингээд доторх хүнээ гаргаж ирээ гэж зөвлөж байна. Хүзэр маш гоё байлаа. За ингээд энэ уншлагаа ингээд дуусгая. Тэгээ би ер нь энэ уншлаган дээр бол нэмэлт угаасаа хийхгүй бас ийм цомхон яг хэрэгтэй мэдээллийг нь хүнд хүргээд хэрэгтэй зүйлийг нь ингээд ярилцаад явъя гэж бодсон. Тэгээд сэтгэлээ үлдээгээрээ бас бүх зүйл заавал таархалтай биш шүү гэдгийг санаарай. Надаа ордуудын хувьд бол маш олон юм том ордууд хэлсэн л дээ. За жинлүүр, ихэр, хумх, үхэр, тэгээд арслан, тэгээд агаарын ордууд буюу ихэр, хумх, жинлүүр. За ихэр жинлүүр нь хэлэгдсэн байна. Тэгэхээр хумх. Тэгээд ер нь бүх агаарын ордууд хэлэгдсэн байна угаасаа. Тийм байна. За тэгээд та бүхэн тэгээд дараагийн уншлагаараа уулзцгаая баяртай. За одоо бүгдээрээ 2 дугаар группийн уншлага руу орцгоё. 2 дугаар групп маань энэ цагаан болол болон The Threshold гэдэг энэ заг хязгаар гэсэн утгатай оракл хөтөлбөрийг сонгосон байгаа. Тэгэхээр бол надаа ер нь бол юмны зааг дээр ирсэн байгаа. Ямар нэгэн ойлгох ёстой зүйл байвал тэрийгээ яг ойлгох зааг дээр ирсэн байгаа гэдэг ч юм уу те. Эсвэл хит их юм хүчтэй сэтгэл хөдлөл мэдэрчээвэл бас хязгаар дээрээ тулцсан байгаа гэх мэтчлэн. Ер нь олон байдлаар энийг бас тайлбарлаж болно. Гэхдээ Oracle card-ны утга нь болохоор хөтөлбөрн дээрээс ер нь бол хамтдаа гараад ирдэг. Тэгээ бүгдээрээ ярилцаад явнаа. За одоо эхлээд бол таны амьдралд одоогийн байдлаар сүнсний сэрэлт, сүнсний замнал, healing process гэх мэтчлэн ер нь ямар хөө үйл явцтай явагдаж байна гэдгийг бүгдээрээ харъя. Зурсан зураг заяа тавилангаараа явж байгаа гэж байх юм. За ингэж юм л да. Таны амьдралд орж ирсэн энэ хайр дурлалын харилцаанаас нэлээд их зүйлийг ойлгож авах шаардлага угаасаа гарч ирсэн гэдэг чинь л да. Тэгээд энэ хүнтэй учирдаг ч гэсэн өөрөө бас ийм хувь тавилангаар үлийн үрээр учирсан гэж байгаа байхгүй юу? Justice card ялангуяа энэ хөтөлбөрний Justice card бол нэлээд том зүйлийг ярьдаг. Үлийн үр, destiny, арга билэг, амьдралын зам ёс гэх мэтчлэн иймэрхүү зүйлийг хэлээд идэг. Тэгээ ингээ харахад болохоор яг юу үнэн юу худлаа вэ? Аль нь зөв, аль нь буруу вэ? Миний үнэн дүр төрх, миний сүдэртэй тал, миний гэрэлтэй тал болон миний энэ харанхуй тал гэх мэтчлэн
амар олон зүйлийг танд ингэж ойлгуулах гэж энэ харилцаа таны амьдралд орж ирсэн гэж хэлж байна. Бас ийм хувь тавилангаараа учирсан гэмээр харилцаатай хүмүүс байсан байна. Үлийн үрээрээ ч байж болно тийм ээ. Тэгээ ер нь л бол ихэнх харилцаанууд өмнөх амьдралдаа учирч ирсэн үлийн үртэй байсан болохоор энэ амьдралдаа уулзраад бие биендээ ингээ хичээл заах гэж орж ирдэг харилцаанууд нэлээд их байдаг. Тэгээд тэр тийм харилцаанууд нь болохоор бидний амьдралд амар юм том чухал нөлөөтэй байдаг байхгүй юу? Тэгээ бас бидний амьдралд орж ирж исэн чухал хүмүүсүүдийн нэг нь болж өгдөг л дөө. Тэгэд энэ хүнтэй учирснараа та ер нь бол өөрийнхөө талаар ялангуяа нэлээд их зүйлийг ингээ бодох шаардлага гарч ирсэн байна гэж юм. Дандаа ингээ дотгошоо хандсан энерги, танаас гарч ирж байгаа энерги болохоор дандаа юм дотгошоогоо нэлээд их зүйл бодож, ер нь харилцаан дээр би яг ямар хандлагатай байгаад байгаа юм бэ? Яагаад энэ харилцаа одоо ийм байсан бэ гэх мэтчлэн нэлээд их зүйлийг ингэж бодож тунгааж introspect хийх шаардлага гарсан гэдэг чинь тэгэхэд ер нь хүргэсэн байгаа байхгүй юу? Тийм ч зорилготой ирсэн харилцаа холбоо байсан байна л да. Танд юм ойлгуулах гэж тэр хүнд ч гэсэн бас юм ойлгуулах гэж тийм ээ. Тэгээд энэ ойлгож байгаа зүйл ингээд ихээр яг ийм бодит үннийг гэж хэлээд байгаа. Амьдралын мөн чанар бодит үнэн өөрийнхөө бодит үннийг өөрийнхөө сүудэртээ харанхуй талаа ч гэсэн аль алиныг нь ойлгож тэрийг ингэж хүлээж авч үнэнтэйгээ нүүр тулах тийм харилцаа байсан байна. Нэг орж ирж байгаа юм нь болохоор та энийг одоо энэ хүнтэй уулзснаар энэ зүйлсийг бодож эхэлснээр ерөөсөө таны ийм healing process буюу одоо таны сүнсний замналт бас энэ нэлийн хүчтэй нөлөөлж байгаа байхгүй юу? Өмнө нь олж харж байгаагүй зүйлсүүдийг олж харахад хүргэсэн. Өөрийнхөө алдаа дутагдлуудыг ялангуяа олж харахад хүргэж байгаа гэж хэлж байна. Тэрийг ойлгоод олон хүлээн зөвшөөрөхдөө гол утга учир нь байна гэж юм л да. Түүнээс одоогийн байдлаар болохоор яг нэг юм өөрийгөө ингээ хүлээд ингээ танглд орсон юм шиг тий. Тэгээ тэндээсээ гарч чадахгүй байгаа юм шиг надад харагдаж байгаа байхгүй юу? Одоогийн байдлаар болохоор яг та энэ ойлгож байгаа бүх юмыг ингээ тунгааж бодож байгаа процесс дээр байна. Тэгээ энийг болохоор бодож ойлгохдоо өөрийгөө буруутгаад байгаа гэж магадгүй. Өөрийгөө буруутгаад өөрийнхөө алдаа дутагдлыг хайгаад өөртөө жаахан хатуу хандаад байгаа юм шиг надад харагдлаа. Өөртөө хатуу хандаад би л ийм болохоор ингэчлээ гэх мэтчлэнгээр тэгээд ингээд сэтгэл санаагаа жоохон хямраагаад байгаа байж магадгүй зарим хүмүүсийн хувьд. Хэрвээ тийм бол энэ hermit card болохоор өөрийнхөө харанхуй гэрэлтэй бүх талуудаа ер нь ингээ байгаагаар нь хүлээн зөвшөөр гэж сануулж байгаа гэж бол харагдаж байна. Байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд байгаагаар нь өөрийгөө хүлээж аваад ойлгоод тэгээд өөрийгөө хайрлаад тийм ээ. Энэ чинь л ерөөсөө өөрийгөө хайрлах процесс шүү дээ. Тэгээд энэ tangle буюу тий өөрийгөө ингээ хүлээд уйдсан энэ нөхцөл байдлаасаа гараад энэ одоо энэ их бодлуудаа цэгцлээд ирэхээр
аяндаа таны амьдралд амар том өөрчлөлт, юм трансформашн орно. Тэгээд энэ нь таны амьдралд гэхээсээ илүү таны доторх хүнд чинь одоо өмнө нь бодож исэн бодлууд, өмнө нь байсан өмнө нь ингээд гаргадаг байсан хандлага гэх мэтчлэн нэлээд их зүйлст өөрчлөлт авчирхаар байна. Ялангуяа одоо өөртөө сэтгэл хангалуун бус байдаг байсан бол, ялангуяа өөртөө айгүй хатуу ханддаг байсан бол тэрийг ингээд өөрчлөөд би илүү их зүйлийг хийж чадна гэх мэтчлэн би өөрийнхөө энэ бүрэн потенциалыг ойлгож аваад байгаа юм л да. Цаашдаа би юу хийж болох вэ? Амьдралд ер нь яг юу байна? Тийм ээ? Миний амьдрал, миний ирээдүйд яг ер нь юу байна? Би ер нь юу хийх гэж ирсэн хүн бэ? Миний сүнсний замнал юу вэ? Энэ амьдралд би яагаад ирв гэх мэтчлэн юуны төлөө амьдраад байна гэж бас асууж байна. Тэгэд энэ асуултуудын хариултыг ерөөсөө одоо энэ хийж байгаа процессээс олж авахаар байгаа байхгүй юу? Ингэж олж аваад энэний дараа энэ үйл явцын дараа гарч ирсэн та бол шал өөр хүн болж гарч ирэхээр харагдаж байна л да. Яг өөрийнхөө бүрэн потенциалыг ойлгоцсон, өөрийнхөө хэн бэ гэдгийг ойлгоцсон, өөрийнхөө яг үнэн дүр төрхөө ойлгоцсон. Тэгээд за би ийм хүн юм байна, би ийм зүйл хүсдэг юм байна. Ийм болохоор би одоо энийг хийж чадна. Би одоо ийм зүйлийг хийж чадна. Гэвчлэнгээр ингээ харанхуй үеийг ардаа орхиод гэрэлтэй үе рүү гарч ирээд тийм ээ. Таны урд болохоор бүх боломж бололцоонууд infinite буюу хязгааргүй юм боломж бололцоо таны урд байна гэдгийг олж харна гэдэг юм чинь. Тэр энэ бол маш хүчтэй, энергитэй спред гарч ирлээ. Бас маш гоё байна. Одоо ийм зүйлийг ойлгох гэж л бид нар чинь хийлэн процесс хийдэг штэ тийм ээ. Тэр энэ бүхнийг эхлүүлэх яг нөгөө триггер буюу өдөөгч нь бол энэ байсан өмнө нь байсан харилцаа гэж л би хэлэх юм байна да. Энэ хүнтэй бараг болж бүтээгүй байх. Уул нь бол би биендээ амар тохирдог, амар би бинийг ойлгодог хүмүүс байсан байна. За тэгтээ одоогийн байдлаар бол болж бүтээгүй гэж бол надад харагдаж байна л да. Тийм болохоор энэ их зүйлсийг бодож ойлгох юм эхлэлийг нь тавьж өгсөн байгаа байхгүй юу? Тэгээд ирээдүйд цаашдаа юу болох нь бол гарч ирээгүй. Яг энэ харилцааны хувьд. За энэ бол энергийн чек. Одоогийн байдлаар ерөнхий процесс нь бол иймэрхүү байна гэж хэлж байна. За энэ хүртэл таарч ивэл бүгдээрээ цаашдаа юун дээр анхаарах уу? Юун дээр илүү төвлөрч өөр дээрээ ажиллах уу? Тэгээ бас зөвлөхөө, сахиуснуудын зөвлөхөө гэж одоо асууна. Гүп хоёрын хүмүүс цаашдаа анхаарал. Өөрийгөө жоохон хүлээд уяад байгаа гэдэг чинь хамгаалаад тий энэ ийм том өөрчлөлт танд явагдах хэрэгтэй байхад тэрийг мэдсээр байж жах ингээд
өөрийгөө хаагаад байгаа гэж байгаа байхгүй юу? Хаагаад байгаа гэхээс илүү жоохон энэ трансформашныг resist хийгээд тийм ээ өөрчлөлтийг эсэргүүцээд байна. Өөрийгөө нуугаад байна. Бас ингэж хэлж юм л да. Өөрийгөө бас жоохон хуураад байна гэж байна. Тэгээ өөрийгөө хуурна гэдэг нь болохоор юу болох ёстой гэдгийг та мэдээд байгаа байхгүй юу? Яг юу хийх ёстой вэ? Юу эндээс ойлгох ёстой вэ? Яг энэ бүхний үнэн бодит зүйл нь юу вэ гэдгийг та ойлгоод мэдж байгаа хэрнээ тэрнтэй ингээд нүүр тулч яг өөртөөгөө нүүр тулахгүй ингээд айгаад өөрийгөө хамгаалаад энэ бүхнийг жоохон хойшин тавиад байгаа. Таны одоо юун дээр анхаарах ёстой вэ гэдгийгвэл энэ өөрчлөлтийг хийж эхлэх хэрэгтэй. Энэ hanged man энергиэсээ гарах хэрэгтэй. Hanged man гэхээр одоо яг нэг байгаа газраа байсаар л байгаад ахыг хэлж байгаа. Юусаа хаашаач хөдлөхгүйгээр. Нөгөө талаас hanged man өөрөө бууж өгөөд тийм ээ. Ерөөсөө юмыг ингэж эсэргүүцэж өөрчлөлтөөс зугтахгүйгээр бууж өгөөд шинэ ийм сүнслэг ойлголтыг аваад юмыг ингээ ойлгож хүлээж авахыг хэлж байгаа. Тэгэхээр тэхгүй ингээ жаахан зүгтаад байна. Эсэргүүцээд байна. Тэгэхээр энэн дээрээ сайн анхаарах хэрэгтэй байна л гэж байна. Өөрийгөө амар хамгаалаад байгаа. Өөртөөгөө яг ингээ нүүр тулахаас айгаад байгаа. Энэний ингээ цаана яг юу байгаа вэ гэдгээс жоохон айгаад. Тэгээд ингээд сэтгэл хөдлөл мэдрэмжээсээ зүгтаад байгаа байхгүй юу? Мөн ерөөсөө л энэ сар болохоор ерөөсөө хүний ингээд сэтгэл хөдлөл доторх хүнийг нь илэрхийлж байдаг. Тэгээд өөр дээрээ очиж энэ сэтгэл хөдлөлтөөгөө нүүр тулах гэхээр ийм их эсэргүүцэл, ийм их саад барцдыг та өөртөө тавиад байна гэж надад хэлж байна. Тэгээд ингээд яг ийшээ явж очиж тулж харахгүй байна л да. Айгаад байгаа юм хэрэгтэй. Өөрийгөө хамгаалаад байгаа юм хэрэгтэй. Яг өөрийгөө олж мэдээд те яг үнэнтэй нүүр тулаад яг сэтгэл хөдлөлөө мэдрээ гэхээр амар их өвдөлт байгаа гэж бодхоосоо илүү тэгж ингэж санагдаад байгаа болохоор жоохон хойшин тавиад зүгтаагаад байгаа байхгүй юу? Нэлээд ер нь юм сэтгэлийн шарх авсан байна л да. Тийм болохоор энэ бүхэнтэй ингээ бас нүүр тулж ажиллах гэхээр жоохон хэцүү байгаа юм шиг бол харагдаж байна. Тэгэхээр одоо яг энэ Oracle card-ны утга нь бол харагдаж байна л да. Яг энэ харанхуй хэсэг дээрээ байгаад байгаа. Тэгээ эндээс гараад энэ гэрэлтэй газар руу яг энэ өөрийгөө ингэж чөлөөлсөн тийм өөрчлөлт рүү очих яг зааг дээр ирсэн. Тэгээ ингээд харахад болохоор энэ хүний хөл нь бас ингээд тулаад ийшээ явахгүй ингээд эсэргүүцээд байгаа гэмээр харагдаж байгаа байхгүй юу? Дахиад нэг алхам хийх гэхээр цаана юу байх бол гэдгээс айж байгаа юм шиг. За бүгдээрээ Oracle card авъя. Надад бол ер нь л айдснаас үүдэлтэй эсэргүүцэл гэж харагдлаа. Юу болох хэрэгтэй? Юун дээр анхаарах хэрэгтэй?
За эхний карт нь soulmates, deep love, unity, connection. Заяаны хаан болон гүнд гүнзгий хайр, нэгдэл, холбоо. Broken буюу ингээд хагарсан, сэтгэл өвдсөн тийм ээ. Тэгээ устсан, shattered, утарсан гэсэн утгатай. Intimacy, bonding, sensual, confiding. Intimacy буюу ийм дотн байдал, одоо мэдрэмж, нөгөө хүнтэйгээ ингэж дотн холбоосыг үүсгэж байгаа гэсэн утгатай. Тэгээд memories буюу дурсамжууд. Тэгээ ингээ харахад болохоор ерөөсөө яг өмнөх харилцаанаас авсан сэтгэлийн шарах, тэгээ тэр хүнээс мэдэрсэн дурсамжууд, тийм дотн мэдрэмжүүд энэ бүхэндээ ингээд өөрийгөө уяад байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд яг үнэндээ болохоор та энэ хүн л миний заяаны хань гэж бодоод байгаа байхгүй юу? Энэ хүн л миний заяаны хань, бид хоёр ингээд явандаа суун болно бүтэн гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү бодолтой өөрийгөө хүлж уяад яг бодит байдлыг харахгүй, бодит байдлыг хүлээж авахаасаа татгалзаж гин гэж байна. Тэгээ яг бодит байдал дээр болохоор та хоёр заавал хичнээн ингээд soulmate буюу одоо сүнсний холбоотой хүмүүс байсан ч гэсэн заавал энэ амьдралдаа ингэж болж бүтэж хоорондоо ингэж нэгдэх шаардлагагүй гэдгийг хүзэр хэлээд байна л да. Тэрийг та ингээ хүлээж авахгүй мэдж байгаа ч гэсэн дотроо мэдж байгаа ч гэсэн хүлээж авахгүй эсэргүүцээд байгаа байхгүй юу? Ерөөсөө хүний сүнсний холбоо гэдэг чинь бол тийм ээ өмнөх амьдралдаа одоо гар шүргэхтүүдэд л карма үүсдэг гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр энэ амьдралдаа өмнөх амьдралдаа байсан үүлийн өрн энэ амьдралдаа ингээд хоёр талаас хоорондоо хүмүүс нэгдэж уулзаад бие биендээ хичээл заах гэж ирдгээ. Тэгээ ингээд хичээл заах гэж ирж байгаа харилцаа болохоор заавал бүтэж ингээд энэ амьдралдаа хамт байна гэсэн утгатай бол биш. Тэгсэн хэрнээ тэр харилцааны одоо ийм сүнсний холбоог нь бол ерөөсөө өгөөсгөж болохгүй, өгөөсгөж чадахын аргагүй. Гэтэ энэ амьдралд бол тийм ээ хэр их хичээл зүтгэл гаргаж байна. Хоорондоо харилцаагаа болох гэж хэр их тэмцэж зүтгэж чинь гэдгээсээ хамаарат ирээдүйд болж бүтэх үгүй юу гэдгийг шийдэгдэх байхгүй юу? Ирээдүйг бид нар хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүхэнд болохоор хичээл зүтгэл одоогийн байгаа нөхцөл байдал гэх мэтчлэн маш олон зүйл хэн хэр их тэмцэж чинь гэдгээс маш их хамаардаг. Тэгээд энэ харилцаа болж бүтээгүй байсан ч гэсэн тийм ээ та хоёрын сүнсний холбоосыг бол үгүйсгэхгүй. Гэхдээ тэглээгээд заавал бид хоёр нийлэх ёстой, заавал бид хоёр суух ёстой гэсэн тийм бодолд өөрийгөө битгий хүлээрээ. Танд заах хичээлээ заагаад яваад өгсөн хүн байж болно тийм ээ. Та ч гэсэн тэр хүнд заах хичээлээ заагаад яваад өгсөн амьдралаас нь явсан байж болно. Гэхдээ та хоёрын хоорондын ийм холбоос, хоорондын мэдэрч байгаа зүйлсийг бол үгүйсгэхийн аргагүй. Энэ бол маш хүчтэй зүйлийг мэдэрсэн болохоор ингэж амар сэтгэл шархалтлаа тий буцаж идэхэд амар хэцүү болтлоо шаналсан гэж харагдаж байна л да. Буцаж идэхэд амар хэцүү болцсон ингээ буцаагаад болгоход тий өөрийгөө ингэж буцаагаад олоход амар хэцүү болцсон гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээ надаа ингээ харуулж байгаагаас бол хүзэр юу хэлэх гээд байна гэхээр үнэнтэй нүүр тулах цаг нь болсон. Энэ бүхнийг байгаагаар нь хүлээж авах цаг нь болсон. Ингэжийч та бас энэ өөрийгөө зовоогоод байгаа энэ сэтгэлийн ийм хүнд мэдрэмжүүдээсээ сална. Сэтгэлээ чөлөөлнө. Тэгээд ирэнгүүт танд ингээд өөрчлөлт орж ирнэ тийм ээ. Таны амьдрал, таны дотоод хүнд өөрчлөлт орж ирнэ. Яг юунаас болоод энэ харилцаа ийм болов? Яг тодорхой үнэн нь бодит зүйлс нь юу вэ? Тэр хүн яасан болохоор би яасан болохоор гэдэг ч юм уу тий. Энэ хүнээс би ийм зүйлийг нь хүссэн. Надад тэрийг өгч чадаагүй. Тэгвэл ийм хүнийг би яг амьдралтаа хүсэх үү? Мэдчлэнгээр иймэрхүү
гүн гүнзгий асуултуудыг өөртөө маш шударгаар асууж, шударгаар хариулаад тэгээд ингээд ойлгох зүйлээ ойлгож хичээлээ сурч авах бол цаг нь болсон байна. Ийм байдлаар ер нь өөртөө ажиллах хэрэгтэй байна гэж бол хэлж байна. За одоо бүгдээрээ зөвлөгөө авъя сохиуснуудын. Группийнхэнд юу гэж зөвлөх вэ? За эхнийх нь болохоор patience буюу төвчээртэй байдлаа. Төвчээртэй байхыг бол асууж байна танаас. Тэгээд ийм байх нь амархан биш ч гэсэн you're strong and there's a reason why things are aligning. Ийм байх нь амархан биш ч гэсэн та бол хүчтэй. Тэгээд энэ бүхэн яг одоогийн байдлаар таны хүсснээр болохгүй байгаад шалтгаан байгаа. Have patience, төвчээртэй бай. Явандаа болж бүтнэ гэдэг чинь. Caring connection, a new supportive relationship is on the horizon. За шинэ ийм харилцаа таны одоо амьдрал дээр ирэхэд ойртоод байна. Kindred spirit гэхээр одоо сүнсний найз ч юм уу байж магадгүй. Эсвэл бүр ийм романтик харилцаач байж болно. Шинэ хүн байж болохоор эсвэл одоо өмнөх харилцааны гүнзгийрсэн хэлбэр нь байж болохоор тэгээд энэ бүхэнд энэ шинэ холбоонд зүрхээ нээгээрэй гэж хэлж байна. Discovery, new ideas, people or opportunities may be coming your way. Шинэ санаанууд, хүмүүс болон боломжууд таны амьдралд орж ирж байна. While there's still work to do to reach your goal, you may discover new strengths and passions along the way. Яг зорилготой хүрэхэд болохоор өчнөө олон хийх ажлууд байгаа ч гэсэн замдаа та өөрийнхөө шинэ хүч, passion буюу сэтгэл догдолсон зүйлсийг ингээ олох боломжтой гэж хэлж байна. Тэгэд ингээд харахад болохоор ямар ч байсан одоо энэ харилцаа болж бүтээгүй юмс таны хүснээр болоогүй гэдэгт шалтгаан байгаа гэдэг ч байгаа байхгүй. Магадгүй та энэ хүнтэй болоод бүтсэн бол амьдрал бас яг таны хүснээр байх байсан уу? Дахиад өөр шинэ хүмүүс таны амьдралд орж ирэх гээд ингээд уулна. Ойрхон байгаад байна. Тэгээ тэрийг ингээд тэрэнд өөрийгөө нээлттэй байлгаж шинэ зүйлсийг мэдэрч шинэ харилцаанд ороход та өөрийгөө ингээд нээлттэй байлгах хэрэгтэй байгаа болохоор тийм ээ одоо өөр дээрээ ажиллаад одоо өөрийгөө нээж өмнөх харилцаанаас авсан сэтгэлийн шархуудаа эдгээгээд тавьж явуулаад тэгээд ирэхээр яг таны хүссэн юм шинэ харилцаа таны яг ингээд хүлээж исэн зүйлс амьдралд чинь бол хүрээд ирнэ л гэж надад хэлж байгаа юм шиг санагдлаа. За тэгэхээр ер нь бол ийм байна шүү. Болж бүтэхгүй зүйлийн хойноос харамсаж өөрсдийгөө ингээд сэтгэлдээ дотроо нэг жижигхэн ийм найдварт хийгээд тэгээд тэрэндээ ингээ өөрийгөө ингээд зовоож өмнөх дурсамжуудаа бодож ингэж битээ харамсаарай. Ер нь бол амьдралд маш их боломжууд, маш их одоо хязгааргүй их боломж таны урд байгаа гэдгийг санаарай. Хүзрүүс бол надад хэлж байгаа гол мессежүүд нь бол ийм байлаа. За тэгээд ер нь бол ийм байлаа. 2 дугаар групп маань. За уншлагаа орж ирж сонсон бас баярлалаа. Ер нь иймэрхүү байдлаар
healing process буюу өөрийгөө эдгэж өөртөө ажиллаж байгаа процессыг маань хэр явагдаж ийн гэсэн ийм энергийн чат ер нь би хийж гэж бодсон. Яагаад гэхээр олон хүнд ингээд үзээд ингээд харахад бол биднэрт угаасаа хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн л дээ. Биднэрт ийм уншлах хэрэгтэй байна. Биднэрт ингэж мессеж зөвлөгөө авах хэрэгцээ байгаа юм байна гэж гэсэн дүгнэлтэнд хүрсэн болохоор энэ уншлагыг хийхээр шийдсэн. За тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Дараагийнхаа уншлагаар уулзцгаая, баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дахь группийнхаа уншлага руу орцгоё. 3 дахь группийнхан маань энэ cluster чулуу цагаан болрыг тэгээд мөн unseen буюу одоо харагдаагүй зүйлсийг илэрхийлж байна. Энэ oracle card-ыг сонгосон байгаа. За эхлээд ер нь бол энергийн чек хийн. Тэгээ асуухтаа болохоор таны сүнсний замнал, сүнсний сэрэлт, healing process ер нь ямархуу процесстэй ямархуу үр дүнтэй явагдаж байна гэдгийг одоо байгаа байдлыг бүгдээр асууна. 3 дахь группийнхны healing process өөртөө ажиллаж байгаа үйл явдал ямархуу байдлаар явагдаж байна. Тэгээд unseen гэхээр бас таны олж хараагүй зүйл бас байгаа гэж бол хэлж байна л да. Хамаг хүч рүү наачлаа. За ингээд харахад бол ер нь таны одоогийн байгаа энерги гэхээр таны өмнө нь бодож ирсэн зүйлс хайр сэтгэлийн талаар ч юм уу харилцааны талаар мөн өөрийнхөө талаар ингээд бодож ирсэн юм тогтсон үзэл бодол харах өнцөг байсан бол тэр нь ингээд нураад унтсан гэж хэлж байна. Энэ spread-ний болохоор хамгийн гол төв энерги нь юусэн энэ tower байгаа байхгүй юу? Tower гэхдээ одоо тийм амар муу энерги бол биш. Энэ бол ер нь бол ихэнхдээ ийм за гинтийн юм болсон үйл явдлыг бас хэлэн тийм ээ. Тэрнээсээ илүүтэйгээр яг энэ spread дээр болохоор таны ийм тогтсон үзэл бодол өмнө нь ингээ хардаг байсан зүйлс, амьдралыг үзэх үзэл, харилцааг харах өнцөг өөрийгөө ч гэсэн би ийм хүнгээ бодсон байсан ч юм уу тий. Тиймэрхүү ийм тогтсон үзэл бодол ингээд бариад ингээ босгоцсон байсан зүйлс нь нураад унтсан гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд одоо ингээд ер нь олж явах юм гайхсан байдалтай. Цаашдаа ирээдүй ямархуу байхыг ингээ жоохон ойлгохгүй байгаа ч юм шиг. Хэрвээ ийм юм бол миний бодож ирсэн бүх зүйл буруу байсан юм бол ийм байсан бол одоо тэгээ би цаашдаа яах юм болж байна? Ирээдүйд юу болох вэ? Гэх мэтчлэн ийм асуултын тэмдэгтээ орж ирж байна л да надаа. Би юусоо сайн ойлгохгүй байна. Яг яагаад ийм болчихоо гэх мэтчлэн. Жохон тийм гадагшаа энергитэй. Та энэ асуултны хариултыг
олох гээд бас ингээд хичээж байгаа юм шиг надад санагдлаа. Дотроосоо өөрөөсөө асууж байгаа гэхээсээ илүү жаахан гадагшаа ингээд нөхцөл байдал ийм болгоцсон уу? Тэгээ хэрвээ харилцаатай байсан хүн байвал тэр хүн надад ингэж хандаад би ингэчлээ гэдэг ч юм уу жаахан гаднаас асуултын хариу шалтгааныг олж харах гээд хичээж байгаа юм шиг харагдчихээн. Яг дотгошоогоо өөрийнхөө сэтгэл хөдлөл, өөрийнхөө мэдрэмж рүү төвлөрч олж хараагүй байна гэж юм л да. Two of Swords доош ерөөсөө олж хараагүй байна. Тэгэхээр одоо энэ Oracle card-ны утга буюу unseen гэдэг. Тэг харагдаагүй, мэддэхгүй байгаа зүйлийг бол хэлж байна. Тэгэхээр амар том юм асуултын тэмдэгтэй энерги надад мэдрэгдлээ. Ерөөсөө ингээд жоохон ойлгохгүй болцсон. Яг юу болоод өнгөрчөө? Яагаад надад ийм зүйл тохиолдов? Амар юм урт удаан хугацаанд бүр ингээд багасаа бодж өссөн, тогтсон үзэл бодлого аахгүй. Одоо та жишээлбэл юу гэдэг гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш хэрэгтэй байх ёстой гэдэг ч юм уу. Тийм зүйл ингээд бодоод өссөн байж болно тийм үү? Тэрийг ингээд нураах үйл явдал болсон. Тантай магадгүй амар тийм уламжлалт үзэл бодолтой хүн таарсан байж магадгүй. Эрэгтэй нь ийм үйлдэл хийдэг, эрэгтэй нь одоо гэр бүлийн харилцаанд ийм үүрэг гүйцэтгэдэг, эмэгтэй нь болохоор ийм үүрэг гүйцэтгэдэг гэх мэтчлэн. Тийм уламжлалт арай танаас өөр үзэл бодолтой хүн гарч ирээд хамаг юм чи ингээд сэгсрээд унгаацсан юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ та болохоор өөрийнхөө байр сууриндаа одоо ч гэсэн жоохон хатуу хандж байна. Өөрийнхөө бодлоо бас арай өөрчлөх болоогүй байна гэж юм л да. Өө ерөөсөө тийм байхгүй. Намайг ингээд сэгсэрсэн ч гэсэн миний зөвл баймаар юм гэдэг ч юм уу. Жоохон тийм өөрийнхөө үзэл бодолтой хатуу байгаа юм шиг бол гарч ирж байна. Гэтэ тэгсэн ч гэсэн одоо та жоохон ийм ойлгохгүй байгаа энергитэй байгаа байхгүй юу? Цаашдаа юу болох юм бол ирээдүйд одоо тэгээд яана гэсэн үг үү? Бас нэг орж ирж байгаа юм нь ингээд ирээдүйн талаар бодохоор энэ байдлаараа ер нь болохгүй юм байна. Энэ байдлаараа цаашдаа одоо бүтэхгүй юм байна гэдэг ч юм уу. Таны ингээд бодож өмнө нь ойлгож ирсэн зүйлс нураад унтсан болохоор ирээдүйд ингээ харахад жоохон хэцүү болцсон байгаа юм шиг харагдаад байна л да. За тэгээд Moon Reversed одоо жоохон юм сэтгэл мэдрэмж өөрлөгөө ингэж тулж ажиллаж өөрийнхөө мэдрэмжэн дээр ажиллаж бас яг ингээд өөртөө нүүр тулах гэхээр айгүй хэцүү байгаа юм шиг надад санагдлаа. Хэцүү байгаа гэдэг нь болохоор таны мэдэрч ойлгож байгаа зүйл дийл хийхэд жоохон хэцүү. Хүлээж авахд бас жоохон хэцүү. Амар их зүйл мэдрээд айгүй тийм хүнд орж ирээд байна л да. Тийм болохоор энэ бүхэнтэй нүүр тулахад бас тийм хэцүү байгаа. За ерөнхий энерги бол ингэж харагдлаа. За энергийн чек таарч ивэл бүгдээрээ үндсэн асуулт руугаа оръё. Ер нь юун дээр анхаарч ажиллах уу? Юуг та олж харахгүй байна? Тэгээд ингээд харахад бол надад энэ группийнхэнд маань юун дээр ажиллавал юг олж харахгүй байна гэдэг яг энэ асуулт бол бас нэлээ үр өгөөжтэй байх юм шиг харагдлаа. За групп 3-ын маань өөртөө ажиллах энэ процессд юг олж харахгүй байна вэ?
Амар олон major arcana. The Star, Emperor, Death, Justice, тэгээд энэ Strength. Хүчтэй энерги байна. Мэдэж авах хэрэгтэй бас юм том зүйл байгаа гэсэн утгатай олон нэг spread дээр олон major arcana гарч ирэхээр том үйл явдал, том хүчин зүйлс энергийг ярьдаг. За ер нь бол хэлж байгаа нь гэхээр болсон энэ үйл явц танд болсон зүйлстэй ер нь бол нүүр тулж өөрөө ингээд ийм хариуцлагатайгаар яг үнэнтэй ингэж нүүр тулах хэрэгтэй л гэж юм л да. Star card ерөөсөө л ийм healing буюу тэ өөрийгөө эдгэх шаардлагатай байгааг илэрхийлдэг. Та өөртөө болсон зүйлст нүүр тулаад хичнээн одоо танд шудраг бус хандаж харьцаж исэн хүмүүс байсан ч гэсэн тийм ээ шудраг бус зүйлс танд болсон байсан ч гэсэн яг энэ бүхэнтэй нүүр тулж яхан айж зүгтаад байгаа юм шиг л харагдаад байна л да. Яхан ингээд айцтай эсэргүүцээд энэ бүхэнд одоо өөрийнхөө үзэл бодлыг өөрийгөө өөрчилнө гэхээр тэрнээс ингээд айгаад эсэргүүцээд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Танд ялангуяа өмнө нь болсон үйл явдлаас үүдэлтэй ийм харамсал байгаа бол тэрийг ер нь тавьж явуулах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлд харамссан, өөрийгөө буруутгасан тийм үзэл бодол байгаа бол энэ ерөөсөө тэр бодол ерөөсөө танд тус болохгүй байна. Тэгээ ингээд юм ойлгож бодсон ч гэсэн тэг жоохон өөртөө итгэлгүй би ер нь зөв юм бодож байна уу? Би ер нь зөв зүйл хийж байна уу? Ер нь цаашдаа ер нь яах юм бол гэх мэтчлэн амар жоохон тийм өөртөө итгэлгүй өөрийгөө бас ингээд question хийж өөрийнхөө бодож байгаа мэдэрч байгаа зүйлдээ итгэлгүй байгаад байгаа юм байна л да. Тэгээд ингээд жоохон айгаад тийм ээ дотроосоо бас ингэж хүч гаргаж ер нь бол би ийм зүйл мэдэрч байна. Энэ бол яг үнэн. Би ийм зүйл дээр бат итгэлтэй байна. Харин ийм зүйл дээр бол би мэдэхгүй тий. Энэ дээр би ажиллах хэрэгтэй байгаамаа гэх мэтчлэнгээр жоохон тийм өөртөө итгэлтэй байж үйлдэл хийж, акшн хийж яг энэ healing процесс дээр ажиллах шаардлагатай байна л гэж юм. Ирээдүйд юу болохоос айж одоо энэ болох өөрчлөлтийг эсэргүүцэх хэрэг байхгүй яа гэвэл та өөрийгөө өөрчилж өөрийнхөө харах үнцэг өөрийнхөө тогтсон хэв маяг тий буруу зуршлууд ч юм уу өөртөө хэрэг болохгүй байгаа зүйлсийг хайж өөрийгөө ингэж өөрчилж гарч иржээж амьдралд ингээд цаашдаа итгэх ирээдүгээ ингээ харах тийм урам зориг юус авах байхгүй юу. Хоёрдугаар группт бас жоохон татагдчихсэн байж магадгүй энэ группийнх маань. Гэхдээ хоёрдугаар группийнхныг бодвол арай жоохон өөртөө итгэлгүй харагдаад байна. Таны олж хараагүй байгаа зүйлс нэлээд их байгаа. Ялангуяа өөрлөгөө өнгийгөөд ирэхээр яг өөрийнхөө үнэтэй нүүр тулаад ирэхээр нэрийн ийм байсан юм биш. Одоо ийм учраас надад ийм зүйл тохиолдсон юм байна. Заавал тэр хүмүүс одоо буруу байгаадаа биш юм байна. Надад ч гэсэн бас асуудал байгаа юм байна гэх мэтчлэнгээр энэ бол зүгээр жишээ шүү дээ. Их мэдчлэнгээр ер нь өөр дээрээ ажиллах хэрэгцээ байна л да. Тэгээ энийг маш тайвнаар тэгээд маш зоригтойгоор хийж эхлүүлэх бол хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ингэ байгааг харахад бол яг өөрийнхөө ийм харамсал, сэтгэлийн зовнил, утрал тий одоо ингээд асгарсан аягны хойноос л хараад харамсаад байгаа хгүй яг одоо байгаа дүүрэн байгаа аягандаа бол анхаарлаа хандуулахгүй байгаа дээ шүү дээ тийм ээ. Тэр өнгөрсний хойноос харамсаад ирээдүйрүүгээ харж ирээдүгээ ингэж
өөрчлөе. Ирээдүйд би ийм байна. Надад ийм зүйл тохиолдно. Ийм зүйлийг би бүтээх болно гэх мэтчлэн ийм урам зориг авах, өөрийн ийм эерэг сэтгэл хөдлөлүүдээсээ өөрийгөө жоохон хаагаад байна л да. Та өөрөө эсэргүүцээд байгаа болохоор гэж хэлж байна. За бүгдээрээ Oracle card авч үзье. Гуравдугаар группийнхан маань юунд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм бэ? Юун дээр ажиллах хэрэгтэй юм? Харин тийм. За Divine Masculine буюу одоо эрэгтэй энерги доош хараа гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн жоохон өөртөө итгэл зориг юм акшн дутаад байна гэж хэлсэн дээ тий. Masculine энерги болохоор дандаа ингээд юуны хойноос явж өөртөө маш итгэлтэйгээр хүссэн зүйлийнхээ хойноос явдаг дандаа юм акшн ориентед тий. Үйл хөдлөлөөрөө өөрийгөө илэрхийлж гаргадаг тийм энерги байдаг. Тэгээд ингээд доошоо хараад гараад ирсэн болохоор таныг ер нь бол masculine энерги дутж байна гэж хэлж байгаа байхгүй юу? Одоо хүн болгонд feminine болон masculine энерги аль нь байж байгаа. Тэгээд өөртөө итгэлтэйгээр яг дөрвтэй үйлдэл хийгээд бас зоригтой байх хэрэгтэй. Өөрийнхөө бодож байгаа бас мэдэрч байгаа зүйлстэй үнэнч байх хэрэгтэй байна л да. Та юу мэдэрч чинь гэдгээ маш зоригтойгоор бас explore хийж олж ойлгох хэрэгцээ бол байгаа байхгүй юу. Тэгээд ингээд өмнөх болсон зүйлс тийм ээ. Өмнөх болсон болон болоогүй зүйлс аль хэдийн өнгөрөөд ингээд дууссан зүйлсийн хойноос харамсаад curse буюу witchcraft, negative mind сөрөг бодлоодыг илэрхийлж байна. Stress, tension, argument. За тэгээд ирээдүгээ харахтаа болохоор энэ айгүй юм эргээр бас юмсыг харах хэрэгтэй. Ирээдүйд би яг хүсснээ авна, хүсснээ би манифест хийн, юмс өөрчлөгдөн, тийм ээ. Одоо ингээд стресстэд, одоо ингээд харамсаад өөрийгөө энэндээ бас уяад байж болохгүй гэж хэлж байна л да. Та юу бодож байна? Таны бодол чинь ерөөсөө энерги болж ялгарх байхгүй юу? Энэ бол ерөөсөө л манифестийн гол үндсэн хууль тийм ээ. Бодлороо бид нар өөрсдөө бие дээрээ нэг материаллык зүйлс болгож дуудаж авчирч идэг. Тэгэхээр бодлоо эрэг байлгаараа тэгээд өөртөө өөрчлөлтийг авчрахаас битээ айгаарай гэж бол хэлж байна. За зөвлөгөө авъя. Одоо Oracle card-наас зөвлөгөө авъя. Группийнхан маань юунтэй ажилтан харуулцаг өргөе зөвлөгөө. Gratitude. Release attachments. Find the lesson. За gratitude буюу талархал. There's always something to be grateful for, even in the darkest of situations. Хамгийн харанхуй нөхцөл байдлууд дээр хүртэл үргэлж юм талархах зүйлс бол байдаг. Now is the time to recognize what is going well in your life and what you're thankful for. Яг одоо бол өөрийнхөө амьдралдаа яг юу сайнаар болж бүтэж байгаа вэ гэдгийг ингэж олж хараад тэгээд тэрэнд ингэж талархах цаг нь байна гэдэг чинь. Тэгээд ингээ харахаар түрүүний хэлсэнчлэн ингээ асгарсан юу аягны хойноос
харамсаад ийшээ л анхаарлаа хандуулад өөртөө байгаа зүйлийг анхаарч харахгүй байна гэдгсэндээ тэгэхээр бас өөртөө байгаа зүйлдээ талархаарай гэж бол зөвлөж өгч байгаа юм л да. Release attachments. There's something you need to let go of. Өөрийнхөө юм уягдсан зүйлсүүдийг өөрөөсөө ингэж чөлөөлөө. It's either a limiting belief, an untruth, or negative behavior. Таныг юм хязгаарласан итгэл үнэмшлүүд эсвэл юм худал хуурмаг зүйлс эсвэл юм сөрөг хандлагууд байна. It's holding you back and keeping you from stepping into your true potential and happiness. Таныг энэ бүх ингээ хойш нь татаад яг өөрийнхөө жинхэнэ потенциал болон аз жаргалтаа ингээ хүрэхэд чинь саад болоод хойш нь татаад байна гэж юм. За энийг бас бид нэр хэлсэн тийм ээ. Өнгөрсөнд байгаа зүйлс одоо сүргөөр бодож байгаа зүйлс гэх мэтчлээ өөртөө хэрэггүй зүйлсийг ингээд тавьж явуулах бас хэрэгтэй байна. Find the lesson. Something has happened and it stopped you in your tracks. Хичээлийг олж ойлго. Таны амьдралд нэг зүйл болоод тэгээд ингээд замдаа явж байхад чинь таны ингээд зогсооцсон байна. In reality, it was simply teaching you where you needed to grow. Яг ингээд бодит байдал дээр болохоор таны ингээ хаашаа явах, хаашаа ингэж амьдралаа заалж явах гэдгийг чинь болохоор зүгээр зааж исэн юм аа. Зааж исэн зүйл байсан юм аа. There's no such thing as failure, so pick yourself up, learn from it and keep going. Failure буюу одоо бүтлгүүцсэн зүйл гэж юусоо байдгүй маа. Тийм болохоор үүнээс суралцаад тэгээд урагшаа ингээд алхаад яваарай гэдэг чинь. Тэгэхээр энэ таныг энэ группийг ингээ харахад айгүй харамссан зүйлс айгүй ихтэй байсан л да. Тэгэхээр энэ болохоор хэлж байгаа нь тийм ээ. Бүтлгүүцсэн зүйл гэж байдаггүй маа. Ерөөсө coincidence гэж байдаггүй гэж ярьдаг тийм ээ. Тохиолдлын зүйл гэж байдаггүй. Болох ёстой юм болдгоор л болж байгаа. Тийм болохоор бити өөрийгөө харамсалтай ууж өнгөрсөндөө уяарай. Энэ бүхнээс ойлгох хичээлээ ойлгож аваад тэгээд ингээ урагшлаад яваарай гэсэн зөвлөгөө өгч байна. За маш гоё байна. Надад маш таалагдлаа. Ер нь иймэрхүү уншлагууд ойрхон хийгээд явжээ. Тэгээд өөрсдөө дээрээ ажиллаж байгаа энэ процессын энергийн чек хийгээд тийм ээ. Одоо бид нар бас өөр юу олж харахгүй байна гэх мэтчлэнгээр яг энэ уншлагын дагуу бол part 2, part 3 гэдэг ч юм уу үргэлжлүүлээд би бас ядаж сардаа нэг ч юм уншлага хийе гэж бодож байгаа. Тэгээд ингээд за тэгээд та бүхэндээ уншлагаа орж ирж сонссон маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая баяр таа.